Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдвийг та бүхэн дэлгэцэн дээрээс уншаарай. Өнөөдөр бүгдээрээ Эхмэлтгийн цагаан толгойг судална. Титэмт болон шилбэт үсгүүдийг хэрхэн ивэж бичих аргыг мэдэж хэрэглэнэ. За юун түрэн бид бүхний монголчуудын үндсэн мах бодийг бүтээдэг үндсэн зурлагуудыг хэрхэн ихмэлээр бичиж болдог вэ гэдгийг таньж мэдээ. За ивэж бичихтэй хөндлөн харьцааг 5, 7, 9 гэх мэтээр ингээд сонгоо байхаар буюу энэ хойшоогоо дөрвөлжингийн хэмжээг хэлж байгаа. Тооцно. За зурлаг хоорондын зайг гэдэг нь энэ зурааснаас энэ зураас хоорондын зай нь мөн нэг нүд байхаар тооцноо. Та бүхэн титэм, шүд, сүүл, цэцлэг, шилб, ном гэх мэт монголчуудын үндсэн зурлагуудыг дуурайн бичиж үзээрэй. За энэ зурган дээрээс ажиглавал ихэвчлэн 3-ыг харьцан 5 эсвэл 4-ийг харьцан 5 гэсэн хэмжээтэй байгааг та бүхэн анзаараарай. Одоо хишиг үсгээ таньж мэдцгээе. За үгийн эхэнд ордог титэмт хишиг үсгүүд байна. А, И, О, Ö. За ээг байхгүй. Зэ маань угаасаа А-гийн нэг эхний титмийг бичээд лээ үсэг болно гэсэн. За дараагийн бид бүхний таних гэгүүлэгч бол титэмт гэгүүлэгч байгаа. Тэгэхээр титэмт гэгүүлэгчдийг сайн анзаараарай. За эвэр гизэг туслыг хэрхэн бичиж байгааг анзаараарай. Бүгд хөндлөн харьцаандаа багтаач эвэр гизэг туслыг тавьж байгаа. За та бүхэн титэмт гэгүүлэгчийг ихмэлээр бичих жишээг хуулж бичиж аваад заамаал, миний, лам, ном гэсэн үгсүүдийг бичээд дараах хариулттай тулгаж үзээрэй. За энэ дээр энэ үсэг бүрийг өнгөөр ялган тэмдэглэсэн байгааг та бүхэн сайтар ажиглаж, уншиж, дуурайн бичээрэй хүүхдүүдээ. За дараагийн гэгүүлэгч бол шилбэт гэгүүлэгч байгаа. За эр, ДТ, Я үсгийн адаг тардаг хэлбэр байна. За энийг хэрхэн дунд болоод үгийн дунд оруулж бичиж болдгийг энэ жишээ үгэн дээрээс харж болно. За мөн бас хөндлөн харьцааны тэгээд мөн ихмэл тэгээрээ хэрхэн бичиж болтгоо гэдгийг дуурайн туршиж үзээрэй. За ихшиг титэмт гэгүүлэгчийг ихмэлээр бичих жишээг уншъя. За хамгийн эхнийг хараарай. И, за О, Я, Ир, Им үсэг хоёрыг яаж холбож бичвч вэ? За тэгээд ла үе байна. Им, ил хоёр хоорондоо ингэж зэрэгцжээвэл жишээлбэл дээрээс бууж байгаа им үсгний гизэг маань дээрээс гарч байгаа ил үсгний ивэр дотор ингэ багтж байгаа байхгүй. Тэгэхээр энэ харьцааг маш сайн хараарай. За асуух үгний төгсгөлд ордог уу байна. За шүд тэгээд үгийн адагт ордог им үсгтэй хувилбар байна. Им үсгийн доошоо бууж байгаа адагт ордог хэлбэрийн гизгийг хараарай. За нэлээд бичгэд тэгш хэмийг нь алдагдуулах магадлалтай үндсэн зурлагуудыг холбосон энэ жишээг та бүхэндээ харууллаа. Дурын нэг ихмэл бичвэрийг уншиж өөрийнхөө мэдлэгийг баттгаарай. Мөн өөрөө өөрийнхөө нэрийг болоод зарим үгсийг дуурайн бичиж, өөрөө туршин бичиж үзээрэй.